болохгүй тий. Yes! Киэстери! Ахын чадчихлаа. Yes! Yes! Ахын чадчихлаа. Киэстери хүрээд ахын чадчихлаа. Ахын аймар гацтэй. За ойлвч үз. Камерын бичлэгээс сэргээд л юу гарч ирэх нь вэ? Бүр итгэмээргүй юм аа. Замагч төрөч яхаа асуухаас. Дэмогш үздэг. Хитнэстэй хаанаас ирсэн ямар гэрчин сүнсвэ гигэстэрийг өрөөнд юу хийгээд байгаа юм бэ? Яа танаа гэрч байгаа сүнс танаа гэрт аим гоё юм байгаа юм л та. Тэрэн дурлаад салахгүй байгаа юм. Танаа гэрс явахгүй юм. Тэр нэг юм ногийн хайцтай кавчат хэлбэртэй юм бэ. Яа тэгээ дотроо алтан шаргал өвөө хэлбэртэй. Тэгээ тэр нь сайхан амттай нэг хэлбэ юм байна да. Манго юм уу? Уургаар баялаг юм байна. Шар тос юм уу? Тэгээд цаахын агуулмжинд 2 дахин бага юм байна. Ааруу юм уу? Тэгээд вэдэ аминаар баялаг ирүүл юм байна л та. Юу наа шар тос гэж утсан. Тэгсэн чинь үнэл биш юм байна. Тэр их амттай харагдчихна. Тэгээ нэг хайрцаг дээр манго юм. Гээ гүүл байж та. Багш нь үзэж штий. Байж жоохон төвчөртэй. Багш нь төв хэлтэй англи хэлтэй жоохон нүүб юм аа. Уушиж чадсангүй нэг тийм амин ийм үсгээр ихэлсэн юм биш. Танаа гэртэл байгаа юм байна. Миний охин өөрөө хайгаад тэр сүнстэй өөрийн биеэр ярилцаад харилцаж нөгөө сүнс явахаар л. Номны чидэр бол зайлхааргүй нөх. Эцүрүүд сүнс. Багш нь дэмжлэглээ хэдэн номер шодогийн гэр хурдан бүтэх баг. Гигэстери subscribe дараараа гигэстери subscribe гэх юм бол илүү их бичлэг үзэн шүү. За багш нь бол өөртөө байдаг хамгийн сайн номол уншлаа шүү. Тэгээд амжилт. Тэр юм нь юу юм болоо? Ногоон кадраа тайрцагтай. Шаргал өнгөтэй гэдэг шүү дээ. Энд яагаад Монгонд хинчгэр асгарцсан байдаг үлээ? Тэнд яагаад булкан онгоцсон байгаа? Тэр сүнс булканаар орж гардаг юм байна. Тэгээд тэрний дуртай Монгондгийн чихэр юм байна. Guys, ахицтай шүү. Бүгдөө сүнстэй дуртай юм олчлоо бас хаавар гарч ордгийг бас биччихлээ. Их ахицтай. Тэгэхээр одоо бүгдөө сүнсийг яаж урханд оруулах аргыг л олох хэрэгтэй. Надад л нэг арга байна. За яаш. Guys, би стогой аргасдаж болсон. Энэ ингээд яа тийм уяа байгаа гэж жаах. Энэ за ингээд яг тэр балконоос энэ чихэр ингээ хүртэл энэчээс энэ хүртэл ингээ 50 гууд энэ дөрөөс ингээ чихэр 50 гууд нөөц хөлөө 50 шүү дээ те энэ ингээ тэгж байгаа хөлөө 50 гууд тэр үт нь би яг энэчээс суудацж байгаа. Суудацж авангууд нь би тэрийг бариад байцаалт авч чадна гэсэн. Тэгэхээр одоо бүгдөө чихрээ байрлуулцгаая.
За guys. Би бүх чихээрээ бүх юм байрлуулчлаа. Одоо сүнсийг гарч иртэл одоо бүгдөө энэ хүлээж ийн гэсэн үг. Ингээс би бол нуух тухайгаа тэгээд энэ уянаас суудаг. Яа. Сүнсийг одоо гарч ирт нь хүлээн дээ. 3 hours later. За guys, олсны арга бүтсэнгүй. Тэгэхдээ тэр сүнс бас тэр толгойтой ухаан байх нь бас ойлгомжтой шүү дээ, тий? Тэр бүгдөө тэрийг хайрлын тавгаар зохиод түрхэн зур ухаан алдуулаад бас гэгэн шиг нэр хүлж байгаад бас байцал ав гэж би бодож байна. Тэгэхээр хамгийн шилдэг арга нь хайрлын тав гэж бодож байна. Тэгээ ухаан алдах байх уу? За бүгд нухацгаая. Амжилт хүсээрэй. Tomorrow. So guys, саяны хайруулын тавгийн арга бүтсэнгүү. Одоо ялтай 3 байгаа. Өөрс зохиод бүр яадаг ч шүү. Алуу болчдгийн шууд. Guys, нэг санаа. Чихэрнүүд ингэж энэчнээс яахгүй. Энэ бүгдийн гоё бөөгнөж тавингууд хөдөлж шууд гүйлжирнэ штэ тий. Энэ нөгөөдөөс идээд авч хойгоорон би төмпөнгөөр шууд зөхөхгүй. Тоцоо хийж ам. Яг бүтэн гэж би бодож байгаа. Тэгээд бүтэн чихэр уусгатай нөөс вицэр гадыг дууслаа нэг 23 6 7 үлдсэн юм байна. Бас нуудыг буцаад. Day 2. Guys, сайн төмпөн бас бүтсэнгүй. Одоо бол 4-р туршил. Сайн төмпөнгөр яг барьчихсан чинь сайн хурдтай юм байна. Ингээл шургаад гарч цуцчлаа. Тэгэхээр өнөр одоо бүгдрөө бүтээлхээр байх гэж оролтыг. The next day. Guys, тэр сүнсийг ангуучлан гэдэг бол зүгээр үлхний далаа юм. Зүгээр impossible юм. Миний хувьд бол. Тэгтээ бүх юм бол possible байгаа. Бүх юм боломжтой байгаа. Тэгэхээр та нараас коммент хэсэгт сүнсийг барьж ангуучлах аргуудыг коммент хэсэгт бичээрэй. Тэгээд өнөөдрийн дугаарын маань ивент тэтгэгч Монголд үйлдвэрсэн Монканти байна. Чихэрлэг юм гоё юм эдмээрээс үедээс авч үзвэл тохиромжтой шүү. Ингээд нэг ганц ээсэн гэж. За. Нүртийн тийм одоо нэг тийм модон чихрээд штэ тий тэрнээс хамаагүй том. Ийм том. Яраас энэ дээр ингээ Монкоти гэсэн бичигтэй. Амны хэмнээ бүр яг таарсан энэ зэрэг гоё. Тэгээ бүр өдөрт бараг нэг ичгээд л бараг л хангалттай байхгүй бүр яг гоё. Чихэрлэг мэдмээрсэн тийм одоо хорхойг бүр яг гоё таарчдаг байхгүй. Окей, bye. Та нар part 5-ыг үзмээр байх юм бол коммент бичээрэй. Лайк, subscribe дараа. Лайк, subscribe дарахгүй би бичлэг хийхгүй шүү дээ. Хийхгүй